сэдв бол эдийн засгийн хөгжилд намуудын үүрэг. Монголын манай намууд бол өнөөдөр Монгол улсынхаа хөгжилд ер нь тусны гэр болохоос илүү ер нь саад болж байгаа тал нь болоод давмгаалаад байна л да. Эдийн засгийн хөгжилд намуудын үүрэг оролцол хамгийн чухал хүчин зүйлсүүдийн нэг. Ер нь тэргүүлэх ач холбогдолтой хүчин зүйлсүүдийн нэг. Их барьж байгаа улс төрийн намын тэр ямар идеологи, ямар үзэл сурталын спектрт байдгүй гэдгээс нь хамаарат тэр намын улс орныхоо хөгжлийг харах, энэ хөгжлийн чиг баримжаагийн сонгох концепцийн тодорхойлох онцгой чухал үүрэгтэй. Гэтэл манай намуудын хамгийн гол онцлог нь энэ дэхтэй зэрэг манай Монголын намууд идеологи гэж юм байдаг. Идеологийг нөлөөлсөн байдаг. Ерөнхийдөө идеологийг нөлөөлмөд эхлэхээр зэрэг намууд бол тийм нам гэхээс илүү дээрэмчлийн бүлэг маягийн тийм зохион байгуулалтын институт болоод хувираад эхэлж байгаа юм л да. Гишүүдээс хамгийн гол нь тасархаа, нийгмийн хөгжил, нийгмийн өнөөдрийн толгойд байгаа асуудлуудаас тасархаа. Тэгээ ихэвчлэн дандаа нэг тийм жирийн боловсролгүй хүмүүсийн чихэнд зориулагдсан тийм популист хэлбэрийн уриал ооцсон ярьж улс төрд оролцдог. Тийм маягаар улс төрд оролцоод сонгуульд тодорхой хэмжээний санал аваад төрд гараад ирэхээр зэрэг төрийн үйл ажиллагаанд яг тийм маягаар оролцдог. Тэгээд оролцож явахдаа бол ерөөсө гол үндсэн зорилго нэг улс орны хөгжлийн асуудал биш, нөгөө сонгогчдод амлсан асуудал биш. Одоо энэ 4 жилийн хугацаанд би өөртөө энэ олгосон боломжийг хэрхэн яаж ашиглах вэ? Манайхны нэг хоолндоо орцоолоо гэдэг шиг гэж хэлдэг шиг тийм юм болоод байна шүү дээ. Тэгэхээр энэ талаар хэлэх сайн багш та. Тэгэхээр намуудын энэ эдийн засгийн хөгжил одоо хүндрэлтний явж байгаа тогтолцоонд харахад мэдээж төр эдийн засаг бүхэл үйл нийгэмтэй бүхэл үйл ажиллагаатай нам бол салшгүй холбоотой. Намууд төрийг барьж, намууд төрийн эрхлэлтээ өсөлдөж байна. Харамсалтай нь Монголд бол намуудын төлөвшил гэж байхгүй тантай санал нэг байна. Үндсэндээ намууд миний харж байгаагаар намууд нэг 95 он 2000 он хүртэл гайгүй явсан юм шиг харагдаад тэрнээсээ хойш нэг сонин үе үүссэн. Тэгээд дараа нь уул уурхайтай холбоотой мөнгө хараад бас нэг намууд болсон. Тэгээд нэг сонин 2-3 үеийг даваад тэгээд тэр үеийг давах болгондоо намууд чанарчих биш харин эсрэг муудаад бүлэглэл практ тодорхой хэсэг бүлгийн төлөө засгийг эрхийг авдаг тэр нэг мафи шинжтэй ч гэдэг юм уу энгийн нэр бол тийм ээ тэр үйл ажиллагаа болж хөвсөн харагддаг миний хувьд. Тэгэхээр энэ намууд юуны төлөө ажиллах хэрэгтэй юм бэ? Намуудын төлөвшил хаашаа байх хэрэгтэй юм бэ гэхээр нэгдүгээр намууд боловсон хүчний хувьд үнэхээр чадвартай сайн байх хэрэгтэй юм шиг байна. Үжил баримтлалын хувьд үнэхээр сайхан байх хэрэгтэй юм шиг байна. Тэгж гэмээр Монгол улсын язгуур эрх ашиглалтад зүтгэдэг тэр бүрдмээр юм шиг санагдаад байна. Гэтэл өнөөдөр аль аль нь байхгүй. Нам гэдэг бол зөвхөн засгийн эрхийн төлөө ард түмэнд юу ч хамаагүй амардаг нэг хэсэг бүлэг гэдгээд бол нам ард түмнийг 4 жилд нэг удаа ашигладаг. Бараг гэрийн гишүүд дэмжигчтэй хүртэл 4 жилд нэг удаа ашигладаг. Тэгээд тэр дээр нэг намын нэр барьсан хэдэн хүн байж идэг. Тэр хүмүүс бол өөрснийхөө төлөө тэр нийт ард түмнийг ашиглаж, нийт намын хэдэн 10,000 гишүүд дэмжигчид, гэрийн гишүүд дэмжигчдийг ашиглаад гарчрангуудаа нөгөөдөлийнхөө ард түмнийхээ төлөө Монгол улсын төлөө ажилдаг тэр үндсэн зарчмаа мартдаг. Сонгуулийн өмнө их сайхан зүйлийг ярьдаг. Гэхдээ харамсалтай тэр сайхан зүйлүүд гэсэн зөвхөн санал авахын төлөө болохоос биш. Ерөөсөө Монгол улсыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, санхүүгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангаад энэ иргэдээ нэг хүнээс гоочхгүй шиг амьдруулъя гэдэг тэрний төлөө байхгүй. Тэгэхээр намуудын төлөвшлийн асуудлыг бид хөндөж намууд дотор байгаа тэр эрүүл сарвал бид эсүүд нь амьдлах эрүүл сарууд эсүүд нь давмгаалах тэр цагийг л яралтай авчрахгүй бол өнөөдөр нам дотор ч гэсэн бидний төрөний хэсэгт ярьж ирсэн буруу зөв болцсон. Одоо Монгол зөвлөд ярьдаг зөв нь буруудад зөөлөнд хатуудсан хорвоо гэдэг шиг яг дандаа тийм болцсон. Одоо өнөөдөр бид энэ хурал дэвшигчдтэй хар гараад ирцнүүдтэй хар ерөнхийлөгчийн сонгуулаа хар гэх. Тэгэхээр бидний хувьд бид хаашаа яваад байна гэмээр бид юунд хүрчих вэ гэмээр нэг юм амьсгалтай эргэлзээтэй дүр харагдаад байна. Энийг л бид засах хэрэгтэй. Энийг засч чадахгүй бол намгүйгээр явна гэж одоогийн парламентын тогтолцоо, төрийн тогтолцоод байхгүй. Тэгвэл намууд нь сайжрахгүй бид хөгжихгүй юм байна гэсэн юм дүгнэлтэнд би хүрээд. Чи Монгол улсын
улс төр эдийн засгийн амьдрал, нийгмийн амьдралын талаар дуурья гэж байгаа бол заавал нэг нам мамаар дамжиж дуурна гэж биш. Өөрөө дуурчих тийм механизм байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр заавал улс төрийн нам руу тэгэхээр би ормооргүй шүү дээ. Би ардын намд ормооргүй, би ардсан намд ормооргүй, би мах намд ч ормооргүй, би альч намд ормооргүй. Тэгэхдээ би бол улс төрд оролцмоор байна. Би жишээлбэл сонгогдмоор байна. Би одоо гэтэл надад тэр механизм байхгүй. Тэгэхээр улс төрийг зөвхөн улс төрийн намуудын нэг гэдэг энэ монопол бол маш буруу юм байна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийг л аваад үз. Нэр дэвшигчийг бол зөвхөн улс төрийн намууд л нэр дэвшүүлж байгаа. Би өөрийнхөө нэрийг дэвшүүлэх тэгээд бүр их хуралцуудалтай. Их хуралцуудалтай. Тэгэхээр тэр чинь бол одоо юу гэсэн үг вэ? Магадгүй тэр Францын систем байж ш. Тэгэхээр дэвшилтгэрээ дэвшилтэй найзууд дэвшилтэй. Тэгэхдээ хоёр шаталтай болгочих юм. Тийм ээ. Тэгэхээр одоо ингээд 100 хүн дэвссэн ч яа. Та нар өөрсдөө зардлаа гараад чаддсан бол тэгэл явдсан байгаа. Хамгийн их санал авсан хоёр хүнийг цааш нь оруулж чана гэдэг. Тэгэхээр чинь тэгэл шүүгдэл явчихж байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү механизмууд манад байхгүй байгаа шүү дээ. Манай үндсэн хуулиар энэ чинь хоригдсан байгаа. Тэгэхээр энэ улс төрийн намуудын шүүгдэл ба шүү дээ. Тэгэхээр энэ улс төрийн намуудын үүрэг рол энэ монополчилж байгаа байдлуудыг бас нэг эргэж хармаар л юм шиг байна. Яг үнэ. Тэгэхээр намуудын улс төрийн намуудын ер нь бол ирээдүйд нийгэм ялангуяа улс төрийн ландшафтад үзүүлэх, эзлэх байр нөлөө бол ирээдүйд нэгтгэх байхтар одоо улам бэхжээд, улам хатуураад ах юм биш юм бэ? Популист бол улмал популист бол одоо бол улс төрийн намуудын өрсөлдөөн нэг зөвхөн Монголын жишээн дээр л харж ах нэг ухаантай юм байгаад байх байхгүй. Нэг нь сая төгрөг гэж амлахад нөгөөх нь ердөө сая 500 гэж хэлчих хэвээр байна. Тийм. Тэрнээс тэр ийм болоод тэгээд энэ амлалтаас болоод нөгөө төлөвшөх ёстой улс төрийн хүчнүүд чинь боловсруучны бодлого гэж байхгүй. Баян бол тэнд хэмч хамаагүй. Ямар нэгэн аргаар мөнгөтэй болцсон байгаа ч Монголд бол мөнгөтэй болж байгаа хүмүүс нь тийм агуу хүмүүс нь заавал болоод байгаа биш шүү дээ. Тодорхой азар болж байна. Ах нарынхаа өвчнөд болж байна. Намынхаа өвчнөд болж байна гэдэг нь олон аргаар мөнгөтэй болцсон л тэнд намд бол хэрэгтэй юм болж байгаа. Эсвэл олонний танил бол тэр дуучин жүжигчин байх нь бас хамаагүй. Ард түмний хайртай олонний танил бол бүх байх нь хамаагүй. Ингээд боловсруучны бодлого нь алдагдсан бүх зүйл нь зөвхөн иргэдийн саналыг аваад өөрийнхөө эрхийг хамгаална гэдэг ийм философи төр тогтж байгаа үед Монгол улс төрийн намын төлөвчдийн тухай яриад одоо энэ намаас яг одоохондоо бол сайн сайхныг хүлээгээд байх нь тийм их хүлээгээд биш. Тэр бид энийг засахын тухай яриад тэгээд та ямар авшин дээр нэмшилсэн эсвэл нам гэдэг зүйлийг заавал ингэж одуулгаад байх ёстой юм уу юу тийм ээ? Энэ асуудлаа эргэн хараад улс төрийг зөвхөн намд ингэж монополчилж идэвхжүүлэх нь зөв үү буруу юу? Энэ асуудлыг эргэж харна онцгойчихлаа. Дээр нь улс төрийн намуудын энэ үйл ажиллагаа зарим үйл ажиллагаанууд олон түмэнд маш их таалагдчих шүү. Жишээлбэл одоо сансыг хотдож байгаа юм бол манай монголчууд бас маш их таалагдчих та. Өөрийнхөө үзэл баримтлал тийм ээ үзэл бодол нэгтэй хүнийхээ одоо журмын нөхрийнхээ саналыг хөдөлж байгаа нэг чинь болохгүй байгааг нь шинжилтэй. Болохгүй байгааг нь шинжилтэй. Чинь би ойлгож байна одоо бүр арга хятад өөр намын хүнийг очиж ямар нэгэн байдлаар тэр мөнгө өгч байгаа өөрийнхөө зүтгэгчтэй өөрийнхөө тавар шиг хамтран зүтгэгчтэй мөнгө өгнө гэдэг нь энэ бол бүр болохгүй юм болохгүй шалтгаан. Тэгээд энэ чинь бол энэ ардын намынхаа хэлсэн л дээ их муухай юм хийсэн. 2000 онд хийсэн шүү дээ. Анхны юм. Тэгэл тэр чигээрэл одоо бүр ингээд бусад улс төрийн намууд тэрийг аваад бүр төгөлдржүүлээд алга боллоо л та. Ялангуяа арчилсан намын энэ Монгол ардын өсгөлт нам тэр үед Монгол ардын өсгөлт нам гэж байсан ч та энэ саяхнаас хоёр ардын нам өсгөлт нам хоёр хэсэг болчиход байгаа болохоос биш. Монгол ардын өсгөлт намын тэр янз бүрийн башир аргуудыг хамгийн их сайн сурч өөрөмшүүлж бүр улам төгөлдржүүлж хөгжүүлж чадсан хүмүүс нөгөө энэ арчилсан нам байна. Тэгээ ардын бол ямар сайн бэ энэ чинь мэдээр нийлээ. За би тэгж хэлээгүй шүү. Чи хэлсэн. За би үргэлжлэл хийж байгаа юм. За тэгээд намуудын энэ ялангуяа эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр бол онцгой чухал ач холбогдолтой юм байна. Үнэхээр намууд нь болохоо болоод ирэх юм бол нийгэм бүхэлдээ болохоо болоод ирэх. Маш энгийн логик шүү дээ. Нэгдүгээр чи өөрийгөө нэг засчих. Дараа нь өрх гэрээ засчих. Дараа нь одоо гурвыг нэмээд тийм ээ тэр намаа засчих. Намаа тэгээд тэр төрөөс улс төрийн тухай яриа. Тэгэхээр ерөөсөө алийг засах чадаагүй хүмүүс гараад байгаа нь л алдаа.